Би мөөрдгийг гэдээ. Майлдгийн гэдэг да. Мөөрдгийг гэдэг. Майлдгийг гэдээ. Ээжийнхээ хийсэн ийм сайхан бууцыг цагаан сараар иддэг байсан амт амтгт чинь маш сайхан бууз байна. Тэгээд гурилан сайхан нэмгэн илдэгдсэн маш сайхан амтлаг бууз байна. Шүлтэй, сүүл усан таарсан, урлан нингэн сайхан бууз болсон байна. Анхных нь амт бол бүр их гоё, яг жинхэнэ Монгол малын мах амтагдаж байна. Махыг ингээд машиндаа бөөгнүүлж байгаагүй их гоё юм гараар татаж хийсэн учраас их гоё жаздууртай амттай их гоё байна. За надад ч одоо юу авах вэ? Нэг баг байгдаа би нэг дүүтэйгээр бууз уралдаж иж байгаа дүүгэн гахааж байсан нэг түүх бий. Тэгээд дүүгэн гахаагаад гахж байна гэдгийг мэдэхгүй шоолж инээж тоглож байгаад дүүтэйгээ тийм нэг хөвгтэй явдал байгаа да. Ер нь хүндтэй зочин, хүндтэй ямар хүмүүс байна тэнд буузаа амттай сайхан хоолунд хийж өгье гэх юм бол буузаа хийж өгдөг ийм сайхан уламжил тогтсон монголчуудад тогтсон байдаг билээ. Буузыг идэх соёлыг миний нэг наг зах надад зааж өгчээсэн. Бууз бод монголчуудын хамгийн хүндэтгсэн хүндээ хийж өгдөг хоолоо. Буузыг идэхдээ гараа сайхан угаачгаад тавгтай буузнаас аягандаа авч тавиад бууцаасаа хоёр гараараа буузныхаа хоёр хажуунаас нь чимхээд тэгээд жоохон хазаад хадсныхаа дараа шүүсийн сайхан сорж уучгаад тэгээд буузаа магтаа гуралтай нь хамттан зажилж иддэгэ. Энэ бол бууз идэх хоолны соёл юм шүү гэж надыг 17-8-9-тэй охин байхад манай нэг наг зах зааж өгсөн. Тэрнээс хойш би буузыг тэгжил амтрахж иддэг дээ. Бид нар нөгөө Орос мэрэгчлэнгүүд гэж ажилладаг байсан шүү дээ бид нартай. Тэр үед л дээ. Нэг ганцанд юунд нэг айлтны хоол идээл ингэсэн чинь бууз авчираа тавилаа. Тэгсэн чинь нөгөө Орос маань сэрээдж яваад жижиг хутгаар хэрчээл хэлдэг бид нар ургаар хүчээ гэдэгсэн чинь нөгөө Орос маань гайхаад тэгж иддэм байл. Манайхан болохоор ч нөгөө гараараа барьж байгаа ичдэг болохоор ингэ чимхэд идсэн. Тэгээ тэрнээс хойш тэр Оросыг бууз яргалдаг гэж нэрлэлсэн. Ажил дээр ерөөсөө тэр нэр байхгүй болсон. Борья гэдэг биш. Борья байхгүй. Бууз яргалдаг гэдэг нэртэй болсон. Тийм юм байдаг. Мөөрдөг, майлдаг аль алийг авч хэргэлдэг хаяа зөрөндөө зочин гээчин өрсөн үед, яарсан сандарсан үед бууз авах шаардлага гарвал би талын Монголын буузыг сонголт хийдэг. Маш сайхан амттай, сайхан бууз байдаг.